За та бүгдээрээ мэдж байгаа 2016 оны улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд хамтарч орох талаар Монгол Ардын нам, Монгол Ардын Улсгалт намтай хамтарч 10 удаагийн хилцээр хийсэн. Ингээ хийсэн хилцээрийн үр дүндээр үндэслэж санам жижигт гарын хэсэг зурж энэ санам жижигтэй холбоотойгоор холбогдох мэдээллийг Монгол Ардын Улсгалт намын ажлын хэсгийг төлөөс ахалсан улаантай одоо бид хоёр хамтарч хэвлэл мэдээлэл өгснэг та бүгдээрээ санаж байгаа. За энэ мэдээлэл хийснээс хойшоо нэлээд олон үйл явдал болж өнгөрсөн. Юу гэхээр одоо энд намууд баг хурлуудаа хийж гэн, баг чуулганаа хийж гэн. Бусад улс төрийн намууд ч гэсэн нөгөө мөрийн хөтөлбөрөөр хэлцэж холбогдох төрийн байгууллагад өргүүлэхээр шийдвэрүүд гаргаж байна. Яг одоогоор юу болоод байна вэ гэвэл эвсэж хилцэж тохиролцсон асуудлуудаасаа Монгол Ардын Улсгалт нам бутсан ийм одоо бичгүүдийг бидэнд албан ёсоор эргэлж ирсэн. Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн орон нутагт авсан иргэдийн төлөөлөгчдийн хуралд авсан суудлын тоо, саналын тоог харгалзнаа гэдгийг 2012 оны улсын их хурлд авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж нэг өөрчлөх. Дээр нь квотуудыг тогтоохдоо одоо Монгол Ардын нам 80-аас 70% үлдсэн 20-30% нь Монгол Ардын Улсгалт нам байна гэдгийг нэмж оруулах. Мөн засаг даргыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёрыг авсан суудлаас үл харгалзан сөөлжлөн 58 гэдэг ийм гэдэг саналыг урд өмнө тохирсон байдлуудаас буцагдсан ийм одоо саналыг бидэнд ирүүлсэн. Санал жижигхийн 5 дугаарт бол урд өмнө тохирсон энэ саналуудаас буцахгүй гэдгийг бол албан ёсоор баталгаажуулсан байсныг та бүгдээрээ мэдж байгаа. Ийм харамсалтай нь одоо сонгуулийн ерөнхий хорооны 3 сарын 24-ний 87 дугаар албан тоотор бол намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг 20-ноос өмнө буюу өнөөдрөөр дуусгар болгож одоо төрийн аудитын байгууллагад хүргүүлэх тухай заалт байдаг. Тэгэхээр ийм цаг хугацаа ийм бага байгаа үед тохиролцооноос буцаж байгаад бол үнэхээр харамсаж байна. Бидний хувьд бол цаг хугацаа том бага байгаа. Ийм учраас одоо Монгол Ардын Улсгалт намын ажлын хэсэгт бид нар энэ одоо санам жижигт оруулах гэж байгаа энэ саналууд одоо буцааж авах. Олон салаа утгагүйгээр цаг хугацаа идэх агуулгагүйгээр эцсийн хариугаа өгөхийг бид нар одоо шаардсан байж байгаа. Хэрвээ бидний одоо хүсэл тавьсан тэр хугацаанд хариугаа ирүүлэхгүй бол Монгол Ардын нам бол энэ ажлаас Монгол Ардын намаас гарч байгаа ажлын хэсэг бол одоо намынхаа төлөөллийн байгууллагууд одоо хамтарч орох боломжгүй гэдэг юм байр суурийг оруулахаар одоо төлөвлөж байгаагаа та бүгд мэдэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны 3 дугаар сарын 24-ний 87 дугаар тоот албан бичгээр бол 20-ны дотор гэж 20-наас өмнө гэсэн өөрөөр хэлбэл өнөөдөртөө багтааж ирүүлнэ гэдэг ийм албан бичиг байгаа. Бидэнд одоо наан эвслийн гэрээ байгуулах ёстой. Мөн эвслийг төлөөлөх байгууллага томилох ёстой гэдэг олон ажил байж байгаа учраас дээр нь ингэж одоо урд өмнө тогтсноос эргэж буцаж байгаад бол үнэхээр харамсаж цаг хугацаа бол үнэхээр байхгүй байгаа гэдэг хэлье. Дээр нь Монгол Ардын Улсгалт намын дарга бидний хэвлэл мэдээлэл хийсний дараа санам жижиг хийснээс хойшоо бол бусад улс төрийн хүч намуудтай уулзаж яриа хэлцэл хийж яваад байгааг бид нар бол энэ ёс зүйн зарчимгүй зүйлээ л шаарч байгаа. Монгол Ардын намын баг хурлын гишүүд одоогоор яг ямар байр суурь байгаа вэ? Манайхан чинь явцаа бол бид нар танилцуулсан байж байгаа шүү дээ. Одоогоор бид нар мөрийн хөтөлбөрөөр яриад тэгээ эцсийн байдлаар Монгол Ардын Улсгалт намын намтай эвслийн гэрээн дээр хийх одоо эцсийн гэрээг оруулж ирэхийг манай намын баг хурлын гишүүд хүлээгээд байгаа. Өчигдөржингөө бид нар Монгол Ардын Улсгалт намынхантай уулзах гээд утсаар ярьж хөөцөлтөд үнэхээр уулзах чадаагүй. Яагаад гэвэл цаг хугацаа бага байгаа учраас бидний өмнө бас энэ хариуцлага байгаа. Гэдгийг бол ухамсарлаж ийм алхмууд хийсэн харамсалтай нэм зүйл одоо болсон байна. За баярлалаа.